За сайн байцгаана уу. Өнөөдөр Генбарын хам шинжийн эмгэг зам эмчилгээний орчин үеийн чиг хандлагын талаар ярина. За энэхүү лекцийг сая 5 сарын 22-23-ны өдрүүдэд болсон улсын 3 дугаар төв эмнэлгийн харуулт мэдрэлийн мэс заслын төвийн үндэсний конференц дээр тавьсан илтгэл юм аа. За Генбарын хам шинж гэдэг бол хүнд хэлбэрийн цоч мого өксөх сул саажилтаар илрэх ховор тохиолдох аутоиммун полирадикула невропати жилд 100 мянган хүн шинээр өвддөг гэж тооцоолдог. Гэхдээ сүүлийн үеийн тоо баримтуудаас харахад ирээдүйд жилд 150 орчим мянган хүн шинээр өвдөх тооцоолол бол байгаа юм байна. За инхээр жилдээ 100 мянгад 1-2 хүн шинээр өвддөг юм байна. Нийт өвдсөн хүмүүсийн ойролцоогоор 25% нь зохиомл амьсгалын аппаратанд бол ордог. Хамгийн өндөр хөгжилтэй орнуудад иммуноглобулин болон плазма эксченж эмчилгээг хийсэн ч гэсэн нийт тохиолдлуудын 5-10% нь нас гаралтаар төгсдөг өндөр эрсдэлтэй эмгэг бахнэ. За эмнэлзэн үндсэн шинжүүд юу байдаг вэ гэхээр хүлийн үзүүр хэсгээс эхэлсэн өксөх сулсаа, эрвгэнэх ба дайрах мэдрэмж, суларсан өчөнд шөрөмсний рефлекс арилах болон сулрах. За ингээ өвдөлт үүсэж болно. Нүүрний саажилт болон залхуурын үйл ажиллагаа алдагдах шинж илэрч болно. Нүдний хөдөлгөөний саажилт илэрч болно. Автоном үйл ажиллагааны алдагдал илэрнэ. За ингэснээр зүрхний хэм алдалт үүснэ, даралт хэлбэлцэж тогтворгүй болно, нэг ихсэн, нэг багасна. За үүнтэй холбоотойгоор толгой эргэнэ, арцгийн эрхтний үйл ажиллагаа бол алдагдана. За босоод зогсохоор ортостатик гипотензи үүсэж болох нэ. За мөн амьсгалахад хүндрэлтэй болох шинжүүд бол илэрч болдог. За Генбарын хам шинж нь хэдийгээр аутоиммун полирадикула невропати гэдэг нэртэй боловч бусад аутоиммун эмгэгүүдээс маш олон төрлийн ялгаатай байдаг. За жишээ нь нэг удаагийн явцтай өөрөө тодорхой сэдрэгч халдвар вакцины дараагаар үүсээд өөрөө аяанда зогсдог. Ихэнх тохиолдолд бүрэн идэх боломжтой. Дархлаа дарангуулах эмийг удаан хугацаагаар хэрэглэдэггүй, яг тухайн өвдсөн мөчөд дархлаа зохицуулах эмчилгээнүүд хийгдлээ. Араас нь өндөр тунгийн метилпреднизолон, удаан хугацаанд хасах преднизолон эмчилгээ бол октоосоо хийгддэггүй. Давтамж бараг байдаггүй ийм эмгэг. Тэгвэл Генбарын хам шинжийн өмнө нь нэг хэлбэр гэж үздэг байсан бол одоо бүр шал тустай эмгэг гэж үздэг болсон. Хроник инфламатор демиелинейтийн полирадикула невропати буюу CIDP бол бусад аутоиммун эмгэгтэйг адилхан. За CIDP болон бусад аутоэмгэгүүдийн үед бол яадаг вэ гэхээр архаг, дахилттай, ихэвчлэн шалтгаан буюу өдөөгч тодорхойгүй, эдгрэхгүй, насан туршдаа дархлаа дарангуулах ийм ууг шаардлага гардаг, давтагддаг ийм эмгэг байдаг онцлог бахнэ. За Генбарын хам шинжийн үндсэн хэлбэрүүд IDP, ама намсан, Миллер Фишер болон Брейн тархины багны Беккер-Стафф энцефалит. За IDP бол акут инфламатор демиелинейтийн полирадикула невропати тийм ээ. За ихэнхдээ барууны орнуудад хамгийн түгээмэл тохиолддог Европ, Хойд Америкт нийт тохиолдлын 70-90% нь бол цочмог мейлингүүж хэлбэрээр бол явагддаг. Ихэвчлэн өвлийн улиралд буюу сэрүүнийх нь улиралд ханиа томны дараагаар үүсэх магадлалтай байдаг юм байна. За харин ама намсан буюу аксон гэмтэх цочмог аксонал мотор невропати, акут мотор сенсор аксонал невропати бол ихэнхдээ Азийн орнуудад тохиолддог. Зуны халуун улиралд гэзний халдвар буюу кампилобактер жижигнэгийн халдварын дараагаар үүсэх нь элбэг байдаг бахна. За Азийн орнуудад өндөр тархалттай буюу 50-70% хүртэл байх боломжтой гэсэн судалгаанууд байдаг байна. За харин Миллер Фишерийн хам шинж тархины багны Беккер-Стафф энцефалит зэргийн үед илэрдэг нийтлэг шинж бол сонгодог хэлбэртэй адилхан доороосоо дээшээ өксөх хэлбэрийн саажилт байдаггүй. Харин эмнэлзэн үндсэн шинж нь нүдний хөдөлгөөний саажилт, атакси буюу тэнцвэргүүдэл, за тэгээд
Миллер Фишер үед бол рефлекс үүсдэг болвол тархины багны энцефалитийн үед бол ухаан санааны буюу ухамсар тухааны өөрчлөлт илэрдгээрээ онцлог байдаг юм байна. За энэ доорх зургийн зурагт бол дөрөөс олон хэлбэр байгааг харуулж байна тийм ээ. Тэгвэл яагаад дээд мөчний хоссаа, доод мөчний хоссаа, хоёр талын нүүрний мэдрэлийн зэрэг үүссэн сулрал тийм ээ, цэвэр хөдөлгөөний эмгэгүүд энэ ген барын хам шинж гэдэг өвчнөд хамрагддаг болсон бэ гэхээр IDF-гээс бусд нь бол бүгдээрээ аксон гэмт хэлбэрийн ген барын хам шинжийн хүрээний эмгэгт ордог. За тэгвэл эдгээр хэлбэрүүдийн үед ген барын хам шинжийн үед үүсдэг буюу амаан амсааны үед үүсдэг аксоны хэсгийн эсрэг бие илрээд байгаа учраас эдгээр эмгэгүүдийг ген барын хам шинжийн хүрээний эмгэгт хамруулж үздэг болсон байх нэ. За ген барын хам шинж бол нэг удаагийн явцтай тэгээд өөрөө аяанда зогсдог процесс гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр өвчний эхний шинж тэмдэг эхлэхээс өмнө буюу сулрал эхлэхээс өмнө 2-4 хоногийн өмнө тодорхой халдваруудаар өвдсөн байх магадлалтай. Зарим тохиолдолд бол вакцины хийлгсэн байж болдог. Заримдаа сүүлийн үеийн судалгаанууд хавдрын байн эмчилгээнд орсон байх магадлалтай гэдгийг бол сануулж байгаа. За ингээд тодорхой халдвараас 2-7 хоногийн дараагаар бол цуснд эсрэг биеуд үүсэж эхэлдэг. 1-2-7 хоногийн дотор ингээд эсрэг биеуд үүсээд хамгийн дээд оргилдоо хүрэх сэвэнгийн эсрэг бие хамгийн өндөр түвшинд үнийг дагаад сулрал хамгийн өндөр идэвхжиж идэг бахан нь. За ингээд урдл халдвар намжлаа эсрэг биеийн үүсэлт яг тэр халдвар зогссон өчөөс ингээд багасж эхэлнэ гэсэн үг. Тэгтээ харамсалтай нь хурдан хугацаанд бол багасдаггүй, хэдэн сараар хүртэл үргэлжилдэг юм байна. За харин эмнэлзэн шинж тэмдэг бол ерөөсөө эхний шинж тэмдгээс хойш 4-7 хоногийн дотор оргилдоо хүрнэ. Ингээд оргилдоо хүрсэн тэр шинж тэмдэг тогтвортой хэлбэр рүү шилжиж эхэлдэг. За энд ямар нэгэн шинж тэмдэг бол нэмэгдэж гардаггүйгээр онцлог байдаг. За аль хэлбэр вэ гэдгээс хамаарат сэргэлтийн явц бол харьцангуй өөр. За мейлингүүжих хэлбэр бол 3-6 сарын дотор иргэн сэргэх боломжтой гэж үздэг бахан энэ. Харин аксон гэмтэх хэлбэрийг ойролцоогоор 1-6 сарын дотор сэргэх боломжтой гэж үздэг. Гэхдээ аксон хэсэгчлэн гэмтсэн байвал сэргэх боломжтой. Бүрэн тасарсан байвал бараг сэргэх боломжгүй. Тэр чигээрээ хүнд хэлбэрийн үлдэц үлдэнэ гэж үздэг байх нэ. За Миллер Фишерийн хам шинж болон тархины багны Беккерстаф энцефалит бол харьцангуй хурдан сэргэх боловч зарим тохиолдолд ер нь аксоны гэмтэл гэдэг үүднээсээ 6 сар хүртэл хугацаанд сэргдэг гэж үздэг юм байна. За ингээд сэргэлтийн дараа бол зарим тохиолдолд үлдэц үлддэг байх нэ. За ген барын хам шинжийн эмгэг зам. За миелийн гэмтэх болон аксон гэмтэх хэлбэр хоёр бол хоёр өөр хэсэг рүү довтолж аутоиммун нуруулын улмаас тийм дантомын гэмтэл бол үүсэж байгаа. За IDF-ийн үед бол яах вэ гэхээр миелийн бүрхүүлэг үүсгэж байгаа Шваннесийн бүрхүүлийн эсрэг комплемент атак комплекс буюу MAC болон нэр нь тодорхой биш эсрэг биеуд болвол ирж суугаад үүн дээр нь гэмтэл үүсгэж миелийн бүрхүүл ранверийн зангилаа бол эвдэрсний улмаас сэрэл дамжуулалтын хурд болвол багасдаг байгаа. Хурд удаашрал эсвэл хориг үүснэ тийм ээ. Харин амаан болон амсаан буюу аксон гэмтэх хэлбэрийн үед яадаг вэ гэхээр антиганглиозидын эсрэг биеуд GM1, GQ1B энтер бол үүсдэг. За эдгээр нь яаж шууд үүсдэг вэ гэхээр тухайлах юм бол кампилобактер жижигнэгийн бүтц гадаргуугийн бүтц тэр дээд булан дээр харагдчихээн. За эндээс хүний биеийн захын мэдрэлийн ганглиозидын бүтцийн давхцсан хэсэг бол харагдчихээн тийм ээ. Тэгэхээр
Энэ одоо давхцсан бүтцийг дархлаа тогтолцоо бол яадгүй гэхээр эхлээ кампилобактерийг орж ирэхэд бол ийм бүтцтэй гадны биед орж ирж байгаа юм байна гэвэл таньчдаг. Харамсалтай нь өөрийнхөө бие дээр байгаа адилхан хэсгийг өөрийн биеийнх гэж ялгадаггүй учраас эсрэг биеуд аксон дээр очиж суудаг. За ингээд аксон дээр очиж суухтай нь эсрэг бие очиж суухтай зэрэгцээд мембраната комплекс тэгээд цитокины их хэмжээний одоо нийлэгжилт явагдсны улмаас аксонууд гэмтдэг байх нэ. Ингээд одоо гэмтсэн хэсгийг макрофагууд ирж залгиснаар аксоны хэсэгчлсэн болон бүрэн гэмтэл явагддаг юм байна. Аксон гэмтсэний улмаас электронейрографийн шинжилгээнд дээр гардаг үндсэн өөрчлөлт нь далайц буюу амплитуд нь буурдаг. Сэрэл дамжуулалтын хурд бол харин өөрчлөгддөг юм байна. За ингээд аль хэсгийн аксон гэмтсэн бэ гэдгээс хамаарат захын одоо хөлгөн мэдрэхүүн хэсэг гэмтэх юм уу, эсвэл бол Миллер Фишер үүсэх үү, Беккерстаф тархины багнын энцефалит үүсэх үү гэдэг нь одоо ялгаатай байдаг байх нэ. За Гейн-Баррийн хам шинж яагаад энэ ингээд ийм дархлаа уруулуудтай их одоо хамаатай урдил хүчин зүйл гэдэг юм заавал байна гэж яриад байна вэ гэхээр үндсэн одоо урдил хүчин зүйлд халдвар болон вакцин ордог гэсэн бол сүүлийн үед дархлааны байн эмчилгээ буюу иммун чекпоинт инхибиторууд бол нөлөөлж байгааг бол судалгаа харуулсан байна. За урдил халдваруудад зөвхөн кампилобактер жижигний ордгоо нийт тохиолдлуудын 3/2 нь урдил халдварын өгүүлэмжтэй байдаг. За үүнд цитомегаловирус, эпштейн-баррын вирус, томогийн вирусууд, за ингээм амьсгалын дээд замын халдвар, гидсний халдварууд бол их хэмжээгээр аль нь үүсгэх боломжтой. За кампилобактер нийт тохиолдлуудын 30% илэрдэг, цитомегаловирус ойролцоогоор 10% илэрдэг гэж үздэг юм байна. За хамгийн том одоо давлгаан үүсгэжсэн халдварууд юу байсан бэ гэхээр 1991 онд анх удаа аксон гэмтэх хэлбэр хятадын хөдөд тосгоны мужид зуны улиралд дандаа хүүхдүүдийн дунд үүсэт байсан. Эдгэрэлт айгүй муутай, нас баралт өндөртөө яваад энэ одоо Гейн-Баррийн хам шинжийн эмнэлзүү мөн мөртлөөсөө одоо IDP-гээс шал өөр зүйл байгааг бол анх тэмдэглэж энэ нь одоо маш олон судлаачдыг хятадд байгаа Гейн-Баррийг судлахад одоо хүргэжсэн юм байна. За үүний дараа 2014-өөс 16 онд гарсан Латин Америк, Карибын одоо тэнгисийн бүс Френч Полинезийн арлууд дээр тархсан Зика вирусын одоо халдвараас болоод Гейн-Баррийн хам шинжийн давтамж бас нэмэгдэжсэн нь бол тодорхой болсон байдгийн байна. За үүний дараагаар 2020 онд игдсэн COVID-19-ийн одоо дэлхийн нийтийг хамарсан цар тахлын үед бол Гейн-Баррийн хам шинжийн давтамж бол нэмэгдсэн гэж үздэг. За ингээд энэ бол одоо хамгийн том үнийг баталсан судалгаа бол 2019 онд одоо дуусгар болсон International Guillain-Barré Syndrome Outcome Study гэдэг ингээд 1000 хүнийг хамруулсан 5 твийн 19 улсыг одоо оролцуулсан одоо 1000 өвчтөн дээр хийгдсэн энэ судалгаа бол ихэнх өвчтнүүдэд урьдл нь дандаа халдвар байдаг юм биш үү гэдгийг давхар баталсан байдаг. За хоёрдугаарт нь вакцин. Ер нь яг вакцинуудад ингээд хүлээгдэж байгаа эрсдэл гэдэг ойлголт байдаг юм байна. Тэгэхээр 1 сая хүн тутамд одоо нэгээс бага тохиолдол гарч ирэх юм болвол энийг одоо хүлээгдэж болох эрсдэлд тооцдог. За тэгвэл 1976 онд Америкийн нэгдсэн улсын Нью-Жерси мужийн цэргүүдийн дунд H1N1 буюу одоо гахаан одоо томоогийн вакцин хийлгэсний дараа Гейн-Баррийн хам шинжийн давтамж 5-6 дахин өссөн. Өөрөөр хэлэх юм бол 1 сая хүн тун тохиолдлоос хэтрээд өвдөлтийн давтамж бол эрс нэмэгдсэн учраас энэ вакциныг бол тухайн үед нь шууд хориглоод одоо хийхийг нь болиулсан байдаг юм байна. За үүний дараа 2009 онд H1N1 бас л гахаан томууд хийсэн вакцины дараагаар Гейн-Баррийн хам шинжийн өвчлөл нэмэгдлээ гэж бүртгэгдчихсэн. Гэхдээ тохиолдлын тоо бол 1 сая хүнд тарихад нэгээс их тохиолдол гараагүй гэдгээр одоо хүлээгдэж байсан эрсдлээр тооцогдчихсэн байна. За гэтэл 2020 онд ковид эсрэг хийсэн вакцины дараа бас л Гейн-Баррийн хам шинжийн тоо нэмэгдлээ гэдэг судалгаа гарч ирсэн. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр ингээд
өчнөн олон жилийн туршид бидний хийж одоо сурсан товлолт вакцинуудын үед хүлээгдэж байгаа эрсдэл байж болно. Тэгвэл бараг л ингээд тэмдэглэгддэггүй гэсэн утгатай байхгүй. За тэгвэл 2020 онд хийгдсэн вакцин хоёр өөр байсан юм байна. За нэг хэсэг вакцин болвол юу байсан бэ гэхээр аденовирус вектор вакцин буюу аденовирус дээр холбосон вакцинууд ковидын вакцин гэж байсан. Нөгөөх хэсэг нь болохоор мэдээллийн РНХ-д суурилж одоо холбосон вакцин гэж ингэж хийсэн байх нэ. За тэгээд судалгаанууд юу харуулсан бэ гэхээр Гuen-Barré хам шинж одоо COVID-19 өвчлөл болон вакцинтай хэрхэн холбогдчихсэн талаар маш олон судалгаа хэвлэгдсэн. За үүний нэг нь энэ доор харагдчихээн. За энэ дээр юу гарсан бэ гэхээр аденовируст холбосон вакцинууд буюу Johnson & Johnson-ы Janssen вакцин, AstraZeneca-гийн Vaxzevria, тэгээд Оросд хийгдсэн Sputnik бол юу байсан шүү дээ. Бүгдээрээ аденовирус вектор вакцин байсан тийм ээ. Тэгэхээр зөвхөн аденовирустэй холбосон вакцинууд Гuen-Barré хам шинжийн давтамжийг нэмэгдүүлсэн гэж үзсэн. Тийм учраас эндээс ямар зөвлөмжүүд гаргасан байдаг вэ гэхээр цаашид бид нар одоо энэ вируст холбосон вакцинаас илүү одоо мэдээллийн РНХ-д холбосон вакцин үйлдвэрлэх нь зүйтэй юм байна гэдэг зөвлөмж гаргасан юм билээ. За энэ сүүлийнх бол маш сонирхолтой судалгаагаа 33 хүн дээр хийгдсэн ийм дархлааны чекпоинт инхибитор хэрэгэлсэн өвчтнүүдэд Гuen-Barré хам шинж үүссэн тухай байгаа юм. За тэгэхээр энэ мабар төгссөн маш олон янзын одоо баймжилгээнүүд хэрэглэх үед Гuen-Barré хам шинжүүд давхардаж гарч ирсэн тохиолдлууд бол дэлхийд даяар одоо энэ бүртгэдэг санд бүртгэгдсэн тохиолдлууд дээр хийгдсэн судалгаа байгаа юм. За ингэхээр ер нь бол Гuen-Barré хам шинж нэг удаагийн бид явагдаж байгаа дархлаан уралдаан хамаатай үүсдэг гэдэг нь ингээ батлагдж байгаа юм аа. За хэрхэн онцлох ёстой юм бэ гэхээр Гuen-Barré хам шинжийг одоо оншилдаг Брентний шалгуурын 1, 2, 3, 4-р зэрэг гэж бол байдаг. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр хамгийн одоо Гuen-Barré хам шинжийн төгс оншийг тавьж байгаа юу бол нэгдүгürt эмнэлзэн шалгуурыг хангасан байх хэвээр. Хоёрдугаарт энэ хүн тархи нугасны шингэний шинжилгээ өгсөн байх хэвээр. Гуравдугаарт нь захын мэдрэлийн бичлэгээр одоо энэ онш батлагдсан байх хэвээр гэдэг ийм шалгуур байдаг юм. За зарим тохиолдолд зарим улс орон хөдөө орон нутаг бүс нутгийн онцлогоос хамаараа эмнэлгийн хүчин чадал жишээнд нугасны ус авах боломжгүй газар үйж болно шүү дээ тийм ээ. Монгол улсад гэхэд бол Улаанбаатар хот за миний мэдж байгаагаар Дорнод аймаг бол захын мэдрэлийн бичлэгтэй бусад аймагуудад байхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр эмнэлзэн шинж нь мөн нугасны ус аваад уурга гэсийн зүрүүнд байгаад ингэсэн болвол захын мэдрэлийн бичлэг байхгүй ч гэсэн энэ Гuen-Barré хам шинж гэдэг оншийг тавьж болно л гэдэг ийм шалгуур байдгийг. За эмнэлзэн үндсэн шалгуурт бол хоёр хөлний тэгш хэмтэй сул саажилт үүссэн байх хэвээр. Тэр саажилт доороосоо дээшээ өгсөх хэвээр. Суларсан хүчинд шүрмсний рефлекс арилах эсвэл буурах шинжилэрнэ. Энэ эмгэг өөрөө нэг үе шаттай эмгэг бөгөөд эхний шинж тэмдэг одоо 10 эхэлсэн 12 цагийн дотор орчим ингээ эхлээ. Тэгээд 28 хоног хүртэл даамжирч оргилдоо хүрэх хэвээр. Өөрөөр хэлэх юм бол ихэнх тохиолдолд 14 хоногийн дотор бүх одоо илэрж болох шинж тэмдгүүд нь илэрсэн байдаг гэж үздэг. За ингээд энэний дараа доктортой үе маш удаан үргэлжлээд сэргэнэ. За эмнэлзэн ерөөсөө өгсөн сул саажил рефлекс арилах нэг үе шаттай эмгэг байх хэвээр. Тархи нугасны шингэнд уурга гэсийн зүрөө илэрх хэвээр. Хэвэн байх хэвээр хэмжээнээс ихсэн уурга хамгийн их ихсэж болох хугацаа бол 2 дахь 7 хоног байдаг байх нь. 80 орчим хувьд нь ерөөсөө уургийн зүрх уурга их хэмжээгээр ихссэн байдаг. Цагаан эсийн тоо ихслээч 10-аас илүү гардаггүй. Тархи нугасны одоо шингэний шинжилгээ авахд бол лекурийн даралт бол хэвийн гардаг юм байна. Хэрвээ илүү их одоо боломжтой байгаад бид нар хийж чадах юм бол нугасны ус болон сэвэнд эсрэг бие илрүүлэх боломжтой. Тэгэхээр лекур дотроо эсрэг бие илрүүлж болдог байх нэ. За, 3 дахь хэсэг нь бол захын мэдрэлийн бичлэг. Мээлийн гүйж эмгэг үүссэн байвал сэрэл дамжуулалтын хурд удаашрах ёстой, сэрэл дамжуулалтын хугацаа уртсах ёстой, дамжуулалтын хориг үүсч болно. Тэрэн дундаа бүр
reversible conduction block гэдэг юм уусээ тэр нь эргээд хэвийн болчих боломжтой байдаг. За амсааны үед болохоор сэрэл дамжуулалтын хурд хэвийн үлддэг боловч амплитуд нь бол буурчдаг. За 3 дахь шинж нь сурал nerve sparing буюу бусад бүх мэдрэлүүд гэмтээд сэрэл дамжуулалтын хурд удаашраад амплитуд нь багассан байхад сурал буюу мэдрэхүүдээр хэвийн үлдчих ийм тохиолдол бол маш илбэг юм байна. За хүмүүсийн тайлбарлаж байгаагаар бол ихэнх үедээ нөгөө биеийн хол байрлалсантай хамаатай эсвэл хит урт мэдрэл биш байна энэ төр ингэж үздэг байсан боловч яг үнэндээ анатомийн бүтцийн хувьд сурал нэрв бол бусад мэдрэлээсээ арай өөр байдаг учраас гэмтэхгүй үлддэгэ гэдэг таамаглал сүүлийн үед батлагдаж байгаа юм байна. За язааруудын гэмтлийг харуулдаг F долгионы латинз эрт үед уртсан алга болно. За ингээд бидний хамгийн гол хийх ёстой зүйл бол захын мэдрэлийн бичлэгийг эхний эмчит ирсэн хугацаа 14 хоногийн дараа тэгээд 1 сарын дараа 3 сарын дараа 6 сарын дараа давтан хийх байдлаар шинж тэмдгийг хэр хурдан арилах вэ, явц ямар байх вэ, үлдэц ямар байх вэ гэдгийг баримжаалах ийм шинжилгээг бол хийхийг зөвлөдгөө. Тэрнээс биш давтан юу гэдгийг тархи нугасны шингэн эсвэл өндөр өртөгтэй имра энтер хийх шаардлага энэ өвчний үед бол байдаггүй. За түүнээс гадна захын мэдрэлийн бичлэг дээр эрт үед аксон гэмтэж байгаа, мелийн гэмтэж байгаа нь бол ялгагдахгүй байх тохиолдол бас байна. Түүнээс гадна мелийн гэмтэж эхэлсэн боловч аксон гэмтэх хэлбэр рүү шилжих нь маш илбэг байдаг юм байна. За одоогийн эмчилгээний удирдамж ерөөсөө алтан стандарт бол IVEG болон plasma exchange. За 2 грамм/кг-аар 3-аас 5 хоног IVEG-г хийх ёстой. Үндсэн механизм бол эсрэг биеийг саармагжуулна. Макрофаг дээрх фиси рецепторыг хориглоно. Fc рецепторыг комплементийн идэвхжлийг дарангуулна. B-ийн үйл ажиллагааг дарангуулснаар эсрэг бие үүсхийг удаашруулна. T-эсийг зохицуулах буюу T-регулятор эсийг идэвхжүүлж эхэлдэг. Өөрөөр хэлэх юм бол IVEG-ийг үйлчилж байгаа механизм бүх энэ хажуугийн зураг дээр харагдаж байгаа Генбарын хам шинжийн үед явагдаж байгаа эмгэг жамын бүх урвалуудын үед очиж нөлөөлдөг гэсэн үг. Энэ 6 шатанд 7 шатанд очиж нөлөөлж байгаа нь ингээд зураг дээр харагдаж байна тийм ээ. Бүх хэсгүүдэд очиж нөлөөлнө энэ IVEG. Оронд нь тэр эсрэг биеийн оронд очиж суулаа. Тэгэхээр дараагийн урвал ингээд явахгүй болох энэ төр маш үр дүнтэй аль болох эрт хийн. 5 удаагаас илүү хийхгүй гэдэг зарчимтай. За харин plasma exchange эмчилгээ 1984 оноос хойш Генбарын хам шинжийн өвчний үеийн эмчилгээний удирдамжинд санал болгож орж ирсэн. 10-аас олон хоногт нийтдээ 5 удаа хийх ёстой. За ерөөсөө үйлчилж байгаа механизм нь цорын ганц. Эсрэг бие, комплемент, үргэлжлэлийн медиатор, цитокинуудыг бүгдийг нь шүүж аваад механикаар зайлуулах арга. Энэ бол эрт хийж чадах юм бол иммуноглобулинаас илүү хурдан үр дүнгээ өгөх боломжтой арга. Гэхдээ энэ хоёр арга бол хоёулаа нотлохооны төвшөнд үр дүнийг батлагдсан адил тэнцүү үр дүнтэй эмчилгээ гэж явдаг байх нэ. Тэрнээс биш бусад аутоиммун эмгэгүүдтэй адилхан өндөр тунгийн метилпреднизолон, уухаар преднизолон, стероидуудыг огт хэрэглэдэг өвчин бол биш юм аа. За яагаад энэ эмчилгээ үр дүнгүй байгааг би тайлбарлая. IVEG, plasma exchange өндөр тунгийн метилпреднизолоныг харьцуулсныг харуулж байна. За тэгэхээр ингээ харахаар жишээ нь plasma exchange болвол IVEG бол ерөөсөө эсрэг бие үүсхийг дарангуулна, эсрэг бие комплементийг дарангуулна, макрофаг тэр хэсгийг очиж залгихыг бас дарангуулна. Гэхдээ тест дарангуулах, үргэлжлэлийн медиатор цитокинуудыг бууруулах, цус мэдрэлийн хоригонд бол хэсэгчлэн нөлөөлдөг. Аксоны эдгэрэлтэнд ерөөсөө аль нь ч нөлөөлдөггүй. Ер нь энэ гурван эмчилгээ аксоны эдгэрэлтэнд аль нь ч нөлөөлөхгүй. За тэгвэл
ингээд IVIG маш олон механизмаар одоо оролцож байгаа нь харагдаж байна тийм ээ. Тэгвэл plasma exchange бол ерөөсөө л эсрэг биеийг маш хүчтэй зайлуулчих нь цитокиныг комплементийг хамж аваад зайлуулчихна. Тэрнээс биш энэ ерөөсөө тэр макрофагийг Т-сийг, В-сийг одоо хориглох үйлчилгээ байхгүй. Тэгвэл метилперитонеслон ерөөсөө ямар үйлчилгээ үзүүлдэг юм бэ гэхээр Т-сийг дарангуулахад оролцсон. Гэхдээ харамсалтай нь энэ одоо ген барын хам шинжний эмгэг жамд Т-с дарангуулах нь бол ач холбогдол багтай. В-с болон комплемент идэвхжүүлэгч фактор одоо энэ өвчнөд илүү их нөлөөлдөг. За түүнээс гадна ганц сайн нөлөөлдөг зүйл нь бол цус мэдрэлийн хоригт бол хэсэгчлэн нөлөөлдөг гэж үздэг. Гэхдээ одоо энгийн үед одоо бидний захын мэдрэл яг blood brain barrier гэдэг шиг blood nerve barrier гэдэг юмтай байдгийн байна. За метилперитонеслон энийг ингээ богинохон хугацаанд ингээ дарангуулсан ч гэсэн эмийн үйлчилгээ зогсонгууд тэр нь одоо дарангуулж исэн зүйл нь буцаж идэвхчээд одоо биес байхгүй болохгүй шүү дээ тийм ээ. Тийм учраас харин ч одоо эмнэлэг зүг дордуулдаг гэж үздэг. Үүнээс гадна одоо гормон эмчилгээнүүд дээр хийгдсэн хамгийн том судалгаанууд болох 1993 оноос 2019 оны хооронд хийгдсэн 5 судалгааг би одоо энд харуулсан байна. Энэ бол дэлхийд даяар хийгдсэн хамгийн том судалгаанууд. Уухаар перитонеслон, судсаар хийсэн метилперитонеслон өндөр тунгийн тийм ээ. За тэгээд өндөр тунгийн метилперитонеслоныг IVIG-тэй хавсарсан, өндөр тунгийн метилперитонеслоныг plasma exchange-тэй хавсарсан судалгаа. За тэгээд өндөр уухаар болон судсаар хийсэн одоо метилперитонеслоны эмчилгээ кортикостероид хэрэглэсэн бүх тохиолдлуудыг хэрэглэхэд энэ ерөөсөө үр дүнтэй байгаагүй нь бол харагдчихсэн бөгөөд эндээс юу гэдэг одоо зөвлөмж гарсан бэ гэхээр ген барын хам шинжийн үед стероидуудыг хэрэглэх нь харин ч одоо аксоны эдгэрэлтэнд сөрөг нөлөөтэй явцыг дамжруулж удаашруулдаг юм байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрсэн. Битгий хэрэглээч гэдэг зөвлөмжтэй байгаамаа. Тэгэхээр бид нар одоо энийг ерөөсөө бүр ингээд огт хэрэглэхгүй байх хэвээр. Энэ одоо судалгааны яг үр дүнгуудтэй яг адилхан үр дүн бидний 2022 онд хамгаалсан одоо миний магистрийн ажил ген барын хам шинж Монгол насан туршидтын дунд хийгдсэн ген барын хам шинжийн одоо судалгааны тавиланг тодорхойлох одоо өндөр тунгийн метилперитонеслон хэрэглэсэн болон удаан хугацаанд уусан хүмүүсийн тавилан дандаа үлдэцтэй дандаа нас баралтаар төгссөн юм байсан. Одоо энэ одоо үр дүн адилхан гарч ирсэн юм аа. За орчин үед ямар эмчилгээг ерөөсөө санал болгож байгаа вэ гэхээр туршилт одоо шинээр хөгжүүлж болон судлагдж байгаа ямар эмчилгээнүүд байна вэ гэхээр үндсэн эмгэг жамын эмчилгээ одоо гэх юм бол ген барын хам шинжид байхгүй байна. Одоо хийхийг зорж байна. За eculizumab буюу анти-C5 комплементийг дарангуулагч хэрэгжилж байгаа юм байна. Хэрэглэх судалгаа бол одоо Японд хийгдээд 3 дугаар шатанд орсон боловч харамсалтай нь үр дүнгүй гэдэг одоо энэ юу нь бол судалгаан зогсож байгаа юм шиг байна. Tanruprubart гэдэг энэ одоо шинэ одоо эмийн туршилт. Энэ ерөөсөө IVIG болон plasma exchange-ийг бодох юм бол ерөөсөө ганцхан удаа хийгдэнэ. Нэг удаа тариал болоо. Тэгээд энэний судалгаа бол одоо эмнэлэг зүүн 3 дугаар шат руугаа орсон байгаа. Хүмүүс маш их найдлага тавьж байгаа. Яагаад тэгж байгаа вэ гэхээр чинь eculizumab-ийн хувьд бол C5 гэхээр ген барын хам шинжийн одоо эмгэг зам бид явагдаж байгаа дархлаа уруулын явагдаад тэр доор очисон хойно үйлчлэх нь шүү дээ тийм ээ. Гэтэл Tanruprubart бол бүр C1 Q-дэр комплемент дээр буюу одоо дархлааны каскад уруулын эхэлж байгаа эхний шатанд үйлчлэх гэдэг юм. Тийм болохоор хэрвээ энэ амжилттай болох юм бол ген барын хам шинжийн одоо эмгэг замд одоо эмчилгээнд одоо маш их том дэвшил гарна гэж одоо судлаачид хүлээж байгаа ийм нэг туршилт бол байна. За тавилан ба эдгэрэлт. Тавилан бол янз бүр. За тухайлх юм бол одоо 60-аас 80% нь бол хөнгөн үлдэцтэй, бараг үлдэцгүй бүрэн эдгэрнэ гэж үзэж байгаа.
20 орчим хувь нь хүнд урт хугацааны хөгжлийн бэрхшээлтэй үлдэх нь. За 5 орчим хувь нь байнгын хэвтрийн зохиомжтой амьдлалцгалын дэмжлэг хэрэгтэй болж үлддэг юм байна. Ойролцоогоор 5 орчим хувь нь нас баралтаар төгсөж болно гэсэн байдаг юм байна. Тавиланг таамаглах хүчин зүйл буюу муу байх хүчин зүйл 60-аас дээш насны хэд хурдан явцтай буюу 7 хоногоос цөөн хоногт дээд хэмжээнд хүртэл муудах, эрт зохиомжтой амьсгалын дэмжлэг авах, кампилобактерийн халдвараар урьдчилж өвдсөн байх, электрофизиологийн аксон гэмтэх хэв шинжтэй буюу аксоны гэмтлэр илэрж байгаа бол тавилан муу байхыг таамаглаж болох юм байна. Харин сайн байх гэдэгт бол нас залуу байх, мээлийн гүйжих хэлбрээр өвдөх, IVIG болон плазма exchange дэмжлэгийг эрт эхлүүлэх. За ингээ Миллер-Фишерийн хам шинж болон бусад Гейн-Баррийн хам шинжийн хүрээний эмгэгүүд бол харьцангуй тавилан сайтай өвчнөд ордог юм байна. За гол дүгнэлтэд хэлье. Гейн-Баррийн хам шинж нь түргэн хугацаанд онцлон эмчилгээг шаардлагатай аутоиммун полиневропати ба оройтвол амь насанд аюултай. За зарим халдварын үед үүсдэг эсрэг бие нь өөрийн захын мэдрэлийн ганглиозидыг андуурч довтолсноор бол үүсдэг байх нь. IVIG ба плазмаферез эмчилгээ нь ижил тэнцэн үр дүнтэй тавиланд сайнаар нөлөөлдөг төвшөнд нотлогдсон эмчилгээний арга. За амар уух преднизолон болон судсаар тарих өндөр тунгийн метилпреднизолон эмчилгээ нь үр дүнгүй нотлогдсон төдийгүй тавиланд сөргөөр нөлөөлж байгааг бол удаадараа анхааруулж байгаа. Одоогоор Гейн-Баррийн хам шинжийн үед хэрэглэх эмгэг замын эмчилгээ байхгүй байгаач шинээр эмнэлзэн 3 дугаар шатны туршилтанд амжилттай явж байгаа юм бол танрупробарт байна. За ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.